Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол улс дахь ковид зардахлын эсрэг хариу арга хэмжээг санхүүжлэхэд техникийн тусалцаа үзүүлэх. За зорилттой нийцүүлэн бас энэхүү төслийг бол амжилттай хэрэгжүүлээд ингээд өнөөдөр сургалтынхаа хаалтын үйл ажиллагааг бол хийж байна. За энэхүү сургалт маань маш үр дүнтэй болсон гэж бид бүхэн үнэлж байгаа. За учир нь яагаад гэж байгаа гэхээр ялангуяа энэ сургалт маань бидний хамгийн эрсдэлтэй хэсэг буюу анхан шатны байгууллагууд дээр бол энэ төсөл маань хэрэгжиж сургалт маань хийгдсэн байгаа. За тэгэхээр энэхүү сургалт маань өнөөдөр 3 сарын хугацаанд үргэлжлээд өнөөдөр ингээ хаалтынхаа ажлыг хийж байна. За ялангуяа бид нэр анхан шат буюу тэр дундаа амт хэлсэн яаралтай тусламжийг үзүүлээд дараагийн шаталд шилжүүлнэ гэдэг бол маш том ажиллагаа байдаг. За тийм учраас энэ чинь хүний зөв үнэлээд за анхан шатны амт хэлсэнийхээ тусламжийг үзүүлж за шилжүүлэх шаардлагатай дараагийнхаа энэ шатлалын эмгэгч шилжүүлэхэд бол ялангуяа нөгөө төслийн гол үр дүн боломжоос үйлсэн байгаа. Тэгэхээр энэхүү үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан хүүхдийн хэмээх сан за дээрээс нь Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг болон бусад хамтран ажилласан байгууллагууд та бүхэндээ бас гүн талархал илэрхийлье. За ялангуяа өнөөдөр ингээд 200 гаруй суманд яралтай тусламжийн хэрэгсэл болон хөдөлгөгчийн болон бүх дагалдах хэрэгсэлтэй гэж бас гардуулах ёслол бас давхар энэхүү үйл ажиллагаанд хийгдэж байгаа. Тэгэхээр энэ маань маш эрүүл мэндийн салбарт бол цаг үеийн олсон тусламж дэмжлэг гэж бид бүхэн үзэж байна. За мэдээж эрүүл мэндийн яамны цаашдын бодлого бол ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, чадваржуулах, за дээр нь хүний нөөц дээр бас нэлээд тийм бодлогын томоохон алхмуудыг хийхээр бид бүхэн бол ажлын хэсэг гарan бас боловсролын яам анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуультайгаа хамтраад энэ ажлын хэсгүүд гараад ажиллаж байна. За энэ ч бол бодит үр дүнгууд ихнээсээ гараад эхэлнэ гэдэгт бол эргэлзэхгүй байгаа. За ингээд энэхүү төслийг хамтдаа хэрэгжүүлсэн хүүхдийн хэмээх сангийн удирдлагууд за мөн тэр дундаа бас нэг хүнээс онцлон тэмдэглэх хэрэгтэй баг. За энэ чинь эрүүл хүүхдийн хэмээх сангийн эрүүл мэндийн төслийн зохицуулагч ган тулга бас чухал үр гүйцэтгсэн. За энэ ч суулж байгаа манай яаралтай тусламжийн нийгмийн удирдлагууд алтан сөхөмжтэй удирдлагууд маань байна. Энэ хүмүүс маань ялангуяа орон нутгуудаар явж бүхэл 3 сарын хугацаанд тасралтгүй маш эрчимтэй хөгжлийн сургалтуудыг орсон. Тэгээд энэ нас хүүхдүүдэд дүнгөө өгсөн гэдэг бол тухайн аймгийн орон нутгийн удирдлагуудад бид бүхэнд бол тогтмол мэдээлж байгаа. Тэгээд та бүхэндээ бас цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс амжилтыг хүсэн өрөө тэгээд бид бүхний бас цаашдын хамтын ажиллагаа өшөө олон мөрөж тэлнэ хаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгээд орон нутаг даяар Монголын 21 аймгийн 200 гаруй сумд хүрч ингэж үндэсний хэмжээнд зохион байгуулсан сургалт мөн өнөөдрийн энэ сумдуудад гардуулж өгч байгаа 800 ширхэг энэ хүчит төрөгчийн аппаратууд болон дагалдах хэрэгслүүд бусад юмнуудыг гардуулж байгаа үйл явдал нь болохоор Америк нэгдсэн улсын засгийн газраас Монгол улсын ковид-19 эсрэг тэмцэх хүчин чармаалтыг дэмжих үйл ажиллагааны нэг хэлбэр юм аа. Нэг жишээ, тод жишээ юм аа. Өнөөдрийн байдлаар бол Монгол улсын ковид-19 эсрэг тэмцэх үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Америкийн засгийн газраас USAID болон буюу Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан санхүүжилт тусламж дэмжлэг үзүүлсэн тусламжийн хэмжээ бол 8 сая Америк долларт ингээд гаруй давчаад явж байна. Үүгээр бол бид нар Монголын засгийн газрын энэ ковид-19-тэй тэмцэх илрүүлэх арга хэмжээ авах олон нийтэд таниулах арга хэмжээ гэх мэт маш олон төрлийн үйл ажиллагаанд ингэж чухалчлан тэргүүлэх юм ач холбогдол өгч ингэж туслан дэмжиж ажиллаа. Бас ер нь бас аюул дагуулсан хэвээр байна. Дэлхийд даяар Америкийн засгийн газар зөвхөн өөрийнхөө улстай энэ тэмцэх биш, ер нь Монгол болон бусад бүх дэлхийн улс орнуудад ингэж тэмцэхт нь хамтран ажиллаж байна. Тэгээд би бас юу хэлэх вэ гэхээр Америкийн засгийн газар, Монголын засгийн газрын ковидтэй тэмцэх үйл ажиллагааг маш их
өндрөөр үнэлж байгааг одоо онцлон тэмдэглэн байна. Тэгээд үүгээрээ одоо бас одоо энэ туранд цугалсан одоо нийт одоо Монголын эрүүл мэндийн салбарт одоо хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа та бүгд болон дэлхийд даяар одоо ингэж хүн амын эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүст одоо би их маш их талархал илэрхийлж байна. Нэгдүгээр сараас эхлэн Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монгол улс дэмжих төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Тэгвэл энэ хөл төсөл COVID-19 цар тахалтай тэм болон хүчил төрөгчийн болон дараалдах хэрэгслийн дээд гардуулах ёслолыг албан ёсоор нээж нийт хүнд зоч төлөөлөгчд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, эрүүл мэндийн сайд, инх болд хүүхдийн нэмэлт санхүү Save the Children гэдэг нь олон улсын байгууллага маань эрүүл мэнд хүмүүнлэгийн тусламж ихэвчлэн ийм чиглэлээр үйлчлэж явуулдаг юм байгууллага. Монгол улс Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг нийт одоо энэ төсөл хамрагдсан хүмүүсийн өмнөөс дахин талархал дэвшүүлье. Дээрээс нь 13 аймагт хүмүүлээж байгаа явуулдаг салбараар дамжуулаад ажилланаар дамжуулах ийм байгууллага юм аа. Энэ улаан орны таарах хүмүүс. Та бүхний тусламж ковидын үед дээрээс нь ковидын байдал намжиж байгаа энэ үед ч гэсэн За баярлалаа. Тэгэхээр хүүхдийн ивэг хамтарч ажилласандаа маш их баяртай байгаа. Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа гэдгийг бид сая сонслоо. Ингээд Америкийн нэгдсэн улс хамтран хэрэгжүүлж байгаа. Ингээд яг энэ цаг үеч та бүхнийхээ өмнө эрүүл мэндийн сайд инх болд таныг ажиллагаа болон энэхүү тоног төхөөрөмжийн одоо худалдаа авалт, зохион байгуулалт, хүргэлтийн бүгдийг